түрүүн гав гишүүний тэр яриад байгаа энэ эдийн засгийн банк ороогоор ярина гэдэг тэр цаад агуулгууд энд бас гарч ирээд байгаа маа. Яагаад гэвэл энэ газрын асуудал дээр бол бэлчээрийн газар тариалангийн газар, эрдэс баялаг эрчим хүчнийх. Тэгээд энэ зам барилга хот байгуулалт гэдэг ингээд яваад үзэх юм бол энэ газрын асуудал өөрөө асар тийм том одоо агуулгатай асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ газрын асуудлыг бол уг нь тэр байгууллагын хуулиндаа зааж өгөөд ерөнхий сайдын хэмжээнд ч юм уу ингэж шууд ингэж харьцсан нэг хоёр байгууллага байгаа. Нэг нь бол энэ газрын асуудал хариуцсан, нөгөөх нь энэ хөгжил шинжилгээ ороо гэсэн нэг асуудлууд байгаа даа шүү дээ. Тэгэхгүй бол одоо өнөөдөр хамгийн одоо явдалтай асуудал бэлчээрийн одоо асуудал ингэ бид ярихаар батлах сайдаас юу асуух юм бэ? Эрдэс баялаг эрчим хүчний асуудал хариуцахаар энэ сайдууд нь орж ирэхгүй. Тэгэхээр энийг бол цаашдаа энэ газрын асуудлыг өшөө томсгож үнэхээр улс орны эдийн засгийн эргэлтэнд оруулсан энэ асуудлыг бол иж бүрнээр навж ингэж ярихгүй бол өнөөдөр барилга хот байгуулалтын сайд бол газар тариалан тэр мэдэхгүй дээ. Тийм учраас тэг орж ирээд асуултанд зарим юм дээр хариулт ярьж чадахгүй одоо ийм зүйл гараад байна шүү дээ. Ийм учраас энэ дээр цаашдаа анхаарах хэрэгтэй гэсэн нэгдүгээр асуудал байна. Хоёрдугаар асуудал бол энэ өнөөдөр орж байгаа газрын хуулийн дээр бэлчээрийн хуулийг энэ дотор оруулаад одоо оруулчихж байгаа маа. Тэгээ ингэснээр сайн болоод бэлчээрийн асуудал тодорхой хэмжээгээр одоо бүрхэгдүүлж байна. Гадаад явж байгаа гэсэн тэр надаас та тэрийг тийм учраас бэлчээрийн асуудлыг бол тусад нь авч хэлцэхгүй бол энэ их хамгийн ноцтой асуудал. Энийг эзэм шүүлнүү нийтийн өмжилт байна уу бэлчээрийн асуудлыг бол тусад нь одоо оруулж ирэх хэрэгтэй. Засгийн газраас хоёр хууль засгийн газраас оруулж ирээд нэг нь болохоор газрын тухай хууль нөгөөх нь бэлчээрийн хууль гэж оруулж ирсэн мөртлөөсөө газрын тухай хуулинд бэлчээрийн хуулийг оруулнаа. Тийм учраас бэлчээр хууль хэрэг байхгүй гэж оруулж ирээд хоёр хууль оруулж ирээд энэ хуулийн дотор бэлчээр хууль хэрэггүй гэж ингэж оруулж ирэхээр чинь оруулж ирсэн хуулиуд нөгөө хооронд ингэ зөрчил гараад байгаа маа. Ийм учраас би бол тэр бэлчээрийн хуулийг ямар нэгэн байдлаар одоо ярих ёстой гэсэн байр суурьтай. Тэгэхгүй бол одоо энэ газрын хууль гэдэг энэ маш өргөн үрээтэй хуулийн дотор эрдэс баялаг тэгээд одоо энэ газрын хэрүүл маргаан гэж ярьсаар бэлчээр чинь бүрхэгдэж ороод тэгээд эзэнгүй болоод тэгээд бэлчээрийн хууль гарахгүй байх юм бол бэлчээр дураараа эзэмшдэг. Бэлчээрийн газарт нь бол энэ барилга байгууламж тэгээд эрдэс баялагын янз янзын гардаг ийм зүйл гараад байгаа учраас энийг ялган салгаж оруулсан зүв баг шүү гэдэг тийм саналтай.